Хай. Усан сэтгэх тийм ч хэцүү биш гэдгийг та мэдэх үү? Намайг Тулгаа гэдэг. Би өнөөдөр та бүхэндээ усан зэлэлтийн суур ойлголтуудыг заахална. Нэгдүгээр дасгал гэвэл амьсгалын сул. Амьсгалын сул гэхдээ амаараа гүнзгий амьсгал авч хамраараа зөөлөн гарна. За, хамраараа зөөлөн гаргаснаар дайлунгээд амьсгалаа жигд гарах боломжтой болдог. За, амаараа гүнзгий амьсгал авлаа, хамраараа гаргалаа. Авлаа, гаргалаа. Хоёр дахь дасгал бол хөвөлт. За, муу адил амьсгалаа гүнзгий авч толгой цээжийн эсгээ урагш унгана. За, тэгснийхаа дараа хоёр өвдгөө цээж дээрээ тэрэн амьсгалаа түгжин. За, зөвхөн энэ удаад амьсгалаа түгжих анхаараарай. Амьсгалаа гүнзгий аваад цээжийн эсгээ ус дотроо хийлээ. За, тэгснийхаа дараа хоёр өвдгөө тэрврээд за, таны нуруу одоо усан дээр ил гарч ирээд та ингээд хөвсөн байралтай. Одоо матгсан гар шиг байралтай болоод хөвнө гэсэн. За, тэгээ эхний ээлжинд одоо нэг 3-4 секунд бариад тэгээ цаашлах тусмаа илүү сайн амьсгалаа түгжээд илүү сайн хөв сурнаа. За, 3 дахь дасгал гусалтын дасгал. Гусалтын дасгал гэдэг нь бол альва сэлт ихтэй одоо хан юм уу шалнаас жилд авч. За, хөлөөрөө одоо ингээ ханнаасаа түлхээд хоёр гараа урагшаа ингээ сунгаад за яг л одоо орон дээр ингээ доош хараад хөвчвэн байд мэт байрлалд орж за тэгээ хөлөө ингээ шайлуулах юм шулуун байлгаад биеийнхээ балансыг барих гэж чигээр та. Тэгэхээр дасгалуудыг хийж эхэлснээр таны одоо сэлэлт илүү хурдан сурах боломжтой байдаг шүү та. За тийм учраас энэ төр дасгалуудыг байнга айлуулах давтах гэж үзээрэй. За эхэндээ хэцүү санагдж магадгүй тэр үед айлуулах олон давтаж тэгцсэн ма таны сэлэлт илүү гоё болох болно шүү. За амжилт хүсье. Баярлалаа.